Замын үддэх гайлын газрын хэлийн хөдөлгөөний байгуул зорчиж байгаа иргэдийн хувьд гарал үүсэл нь тодорхойгүй арх согтруулахунд оруулж ирэх зөрчлүүд гарч байна. Харин Монголоос хятад руу хилээр гарахдаа санамсар болгоомжгүй байдлаасаа олж биедээ сум авч гарах гэж байсан тохиолдол бүртгэгджээ. НТВ-ийн сурвалжлах баг үзэгч та бүхэн мэдээллийг замын үдийн гайлын яг энэ хураагдсан барааны агуулгаас мэдээлэл хүргэж байна. За миний энэ ойр орчимд харагдаж байгаа эдгээр арх вискинүүдийн хувьд бол бүгд хураагдсан буюу гарал үүсэл нь тодорхойгүй. За нэг ёсондоо метилийн спиртийг өнгөнд оруулаад ингээд худалдан борлуулахаар згсэн үйлдэлийг газар дээр нь гайлынхаа илрүүлсэн тэгээд хураасан эдгээр архинууд байгаа. За эдгээр бол зөвхөн 2026 он гарснаас хойш буюу 2026 оны 1 сарын 1-ээс хойш 1 сарын 30 хүртэлх хугацаанд нийтдээ 60 гаруй ширхэг 42 литр ийм хэмжээний вискинүүдийг хуурамч вискинүүдийг бол хураа авсан нь энэ юм. Тэгэхээр үзэгч та бүхэн бас альва худалдаа авалт сар шинийн баяр төгсөж байгаа эдгээр өдрүүдэд альва худалдаа авалт хийхдээ гарал үүслийн бичиг болоод бусад мэдээллийг хянан шалгаж бас альва худалдаа авалтаа хийхгүй бол энэ мэтчлэнгээр улсын хил дээрээс бол хуурамч гарал үүслийн тодорхойгүй гараа бүтээгдэхүүнүүд бол хураагдж байгаа тохиолдол бол гарсаар байна. Өдөртөө нэг ганц хоёр зарим нэг улсууд нөгөө хямдхны нодад ганцтай хоёрыг бол авчирсан тохиолдол байгаад байгаа. Бид нар бол энэ гарах тал дээр нь бол зорчигчдод таниулж байгаа. За ийм хуурамч арх виски оруулж ирэхгүй. Энэ бол бие тоортой гэдгийг таниулаад ирж байгаа учраас бол нодлонгоо бол энэ жил бол хүмүүсийн хуурамч архитаас орж ирэх нь харьцангуй багассан. Нэгдүгээр сард замын үдих гайлын газар 200 мянга гаруй ширхэг согтууруулах хундааны онцгой албан татврын хураамж тэмдэгт нэвтрүүлэхийг завцсныг илрүүлжээ. Аливаа цахим платформоор энэ төрлийн барааны худалдаа арилжаа явж байгаа учраас иргэдийн хувьд үн хямд чанарын баталгаагүй бараа бүтээгдэхүүн худалдаа авах эрсдэл нэмэгджээ. Мөн их хэмжээний байгалийн чулуу улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж оролцсон зөрчлөөч гарсаар байна. Харин иргэд хилээр гарахдаа биедээ хууль бус эд зүйлтэйгээ мэдэхгүй санамсар болгоомжгүйгээр нэвтрэх гэж оролцсон тохиолдол хэд хэд гарчээ. Орон нутгаас явж байгаа зорчигч маань сумтай явж байна. За мартахгүй анзаарахгүй байж байгаа дан хийжсэн сумаа жижигхэн паскандаа сүнхэндээ ганц нэг шиг сум барьсан орж ирдгээ. За энийг бол манай дээр бол бид нар илрүүлээд тасан зогсоодог. Хэрвээ энэ хүн энэ сумтайгаа урагшаа хятад улс руу орох юм бол хятад улсаар нэгж байсан бүх тэрийг бол шууд тэр хүнийг зорчигчийг хордог болсон. Танд харагдаж байгаа энэ агуулгад хадгалтын горим алдагдсан, үйлдвэрлэгч нь тодорхойгүй, Монгол Улсын стандарт шаардлагад нийцээгүй бараа бүтээгдэхүүнүүд харагдаж байна. Эдгээр бараа бүтээгдэхүүний хилээр оруулж ирэхэд завдсан этгээдүүдэд мөнгөн дүнгээс шалтгаалan зөрчлийн болон эрүүгийн хуулиар ял торгуул ногдуулдаг байна. За хуулийн дагуу албан шийдвэр ирэхэд эдгээр бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулт юм а.